Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамд халаа сэлгээ хууль ус томилгоо их байна гэсэн үг юм уу? Хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн гэдэг чинь яг юугаа хэлж байна? Тэрийг тодруулаад өгөөч. Тэгээ байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамд хэрвээ ийм асуудал байгаа бол та нар засгийн газар танилцуулсан байна шүү дээ. Мөрөөр нь тэгээ хяналтаа хэрэгжүүлэх танаач нэг хяналт хэрэгжүүлэх газар шүү дээ. Яг ямар арга хэмжээ авсныг одоо энд хэрвээ хэлж амжихгүй мэдэхгүй бол надад бичгээр өгөөч тэхөө. Тэгэж бодож байна. За тэгээд тэр томилгоотой холбоотой гомдлоод ирдэг гэж ш. Тэгээ яадаг засгийн газар бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөх болгонд л би дарга болъё гэсэн өргөдлүүд ирээд идэг гэж ойлгох уу? Энэ арай худлаа да. Надад бол тэг санагдахгүй байна. Гэтэ хэрвээ яг тийм бол тоо баримттайгаар нь одоо хэлж чадвал хэлээд хэлэхгүй бол бас бичгээр аммаар байна. Ерөнхий сайд бол хүнтэй уулзддаг юм байна шүү дээ. За ажлын хэсгийн 9-р микрофоныг 7 юу? За 7-р микрофоныг ялангуяа нөгөө томилгоотой холбоотой маш их гомдол хүсэлтийн тоо нэмэгдээд байна. Түүний өнгийнх нь асуудалтай ямар төрөл гэдгийг хэрвээ тоо нэвэл. За 7-р микрофон. За байгаль орчны яамд процессын техникийн инженерчлийг 24 оны 11 сараас хийж эхлээд дуусаад 6 сарын 4-нд засгийн газар тэтгэврийн хуралдаанд судалгааны тайлангаа танилцуулсан. Энэ процессын техникийн инженерчил гэдэг бол төрийн байгууллагт хийхэд хуулиар хүлээсэн чиг үүрэг нийтдээ 22 хуулиар 442 чиг үүргийг яам маань яаж хэрэгжүүлж байна гэдэг асуудал. За энэ талаарх дүгнэлт байгаа. Дээрээс нэмээд эрсдлийн судалгаа байгаа. Аж ахуйн нэгжид олгож байгаа зөвшөөрөл авч байгаа аж ахуйн нэгж үйлчлэгээ авч байгаа аж ахуйн нэгжийн судалгаа, төрийн албан агчийн сэтгэл ханамжийн судалгаа, процесс зургууд гэж зөвшөөрөл авч байгаа процесс нь хэр зэхэмцсэн бэ? Иргэд аж ахуйн нэгжид дарамттай байна уу? Бодлого стратегийн хөтөлбөр гэдэг ингээд 8 чиглэлээр одоо ингээд судалгаа шинжилгээ хийсэн. Үүн дээр хамгийн гол асуудал байгаль орчны яам 22 онд одоо нүүсэнтэй ч юм уу холбогдлолтой. Нэмэлт 1 минут 7-р микрофон ажлын хэсгийн. 22 онд нийт албан агчдын 41% нь шилжилт хөдөлгөөнд орсон. За 23 онд бас тухайн одоо 22 онд шилжилт хөдөлгөөнд орсон 49% нөхөгдсөн байлаа гэхэд 23 онд дахиад 51% шилжилт хөдөлгөөнтэй. За төрийн албан агчдаас авсан сэтгэл ханамжийн судалгаа нь одоо яг энэ дотоод одоо энэ зохион байгуулалтын асуудал дээр сэтгэл ханамжгүй 3 албан агч тутмын нэгэн сэтгэл ханамжгүй байна гэдэг ийм судалгааны дүгнэлтүүд гарсан. За тэгээд яг энэ судалгааныхаа хүрээнд бид нэгдсэн тайлангаа танилцуулсан. Тэгээд энэ хүрээндээ ч гэсэн зарим асуудлууд бас шийдэгдээд явж байгаа. Байгаль орчны яам маань эргэж бас ингээд байр савн төрийн байгууллага ийм байх ёстой гэсэн энэ шийдлийн дагуу бас эргээд явж байна. Бүтэцгэн байгуулалт нь ч гэсэн 7 газар 5 хилцтэйгээр гээд бидний өгсөн энэ газрууд явж байна. Гэхдээ байгаль орчны яамны процессын инженерчлийн дүгнэлтийг засгийн газрын хуралдааны тэмдэглэлтөдөө 26 оноос хийж хэрэгжүүлээ гэсэн байгаа. Нийт олгож байгаа 38 зөвшөөрлийг захимжуулах асуудал бас одоо ч гэсэн төрийн нарийн бичгийн дараагаар нь